Оройн дүргийн эрхэм үзэгчтэй та бүхэн амралтаа идэх өнгөрүүлж байна. Өдөр тутмын спортын мэдээ эхэлж байна. Хаврын улирал эхэлж дугуй улирал эхэлж байна. Монголын үеийн дугуйчид дугуйн замдаа гарлаа. Өнөөдөр үндэсний соёл амралтын хүрээлэнд уулын дугуйн цомын энэ улирлын эхний гараа боллоо. 2017 оны дугуйн нийлтийн тэмцээн үндэсний соёл амралтын хүрээлэнд болж хот хөдөөгийн 17 байгууллага клубын 200 гаруй тамирчид дугуйн бартаа замд өсвөр залуучуудын 10 насны ангилалд ур чадвараа сорин аваргуудад тодруулж байна. Өнөөдөр эхний гараа хамгийн бяцхан дугуйч дурлцсан. Охидын бага нас 6 км-ийн зайд болж Төв аймгийн дугуйч Номын Эрдэнэ аварга алтан медалийг хүртлээ. Бага насны сонирхчдын ангилалд UB Social багийн дугуйч Ингчин төрүүлж уулын дугуйн цомын тэмцээний эхний гарааны ялагч болжээ. Монголын дугуй холбооноос түүхэндээ анх удаа уулын дугуйн цомын тэмцээний 4 үеийнтэйгээр ном зохион байгуулж байна. За эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайд Дорногов аймгийн Хулан клубын тамирчин Сайхан буян өнөөдөр тэргүүн байрт шалгарлаа. Өнөөдрийн зохион байгуулж байгаа G-Mobile компани нэрмжид уулын дугуйн цомын энэ аврах шаврах тэмцээн, цуврал тэмцээнийг одоо анх удаага Монголын дугуй холбоо түүхэндээ анх удаага ийм цомын аврах шаврах цуврал тэмцээн зохион байгуулж байна. За энэ тэмцээн маань одоо 4 үе шаттай ингээ явагдах гэж байна. Энэ 2017 оны бидний одоо хамгийн гол том тэмцээн маань одоо манай Монголын олон өдрийн тэмцээн 20 дахь удаага зохион байгуулагдах гэж байна. 8 сарын 5-наас 13-нд. За энэ тэмцээнийг бид нэр олон улсын тэмцээн болохоор одоо олон улсын дугуй холбоо буюу Азийн дугуй холбоотой одоо ярьж байна. Энэ удаагийн уралдаанд Сүхбаатар аймаг, Өмнөговь, Дорногов, Төв аймаг, Орхон, Дархуул, Төв аймгийн Баян Чандман сум шинээр байгуулагдсан Хөх Шанц клубын тамирчид оролцож байна. Охидын 10 км зай уралдаан сонирхолтой өрсөлдөөнтэй болж 5 тойрог уралдсанаас Сүхбаатар аймгийн Шилийн богд клубын тамирчин Инх Саран аваргын алтан медалийг хүртсэн байна. Анх дугуй спортод 2013 оны улсын аваргаас нь 13 настай 15-16 насны ангилалд хүрэл медаль гараагаа эхэлж исэн. Тэгээд цаашдаа 15-16 онуудад улсын аваргаар аваргалж ирсэн. Монголын дугуйчдын тэмцээний улирал эхэлж дараагийн тэмцээн маргааш Хүү 7 удагт үргэлжлэн явагдана. Хүү 7 удагт энэ жилийн засмал замын эхний уралдаан болж нээлттэй их юм байна.